Сайн байцгаана уу орой минь төргийн аваргуудаа. Тэгэхээр аваргууд маань өнгөрсөн бүтэн 7 өдрийн турш даалгавруудаа амжилттай биелүүлж явж байгаа та бүхэндээ бас баяр хүргье. За тэгэхээр амралтын өдрийг та бүхэн маань сайхан өнгөрөөж байгаа бах. Өнөөдөр өчигдрийн амралтын өдрийн хагас өдрийн даалгавар бол гэр бүлийнхэндээ амттаа сайхан зоогоор бэлэг барих байсан бол бүтэнсэ өдрийн даалгаврыг та бүхэнд өгөхөд бэлэн болоод байна. За өглөөний дэглэм бол хэвээрээ 6 оноо гэхдээ өглөө 6 цагаас босох гэсэн тэр зүйл маань бол амралтын өдрүүдэд цагийн хязгаар бол байхгүй. Та хэдэн цагаас ч босч болно. Гэхдээ манай ангийнхан бол ихэнх нь 6 цагтаа босчихлоо, 5:30 та босчихлоо гэд ингэж ярьж байлаа. За хоёрдугаар дэглэм бол өөртөө үгүй гэж хэлэх буюу буруу муу зуршлуудаасаа татгалзах дадал маань хэвээрээ 6 оноо ингээд 12 оноо болж байна. Харин маргааш та гэр бүл хамаатан саднуудтайгаа салхинд гарах, агаарт гарах даалгавар авч байна. Энэ даалгавар маань танд 10 оноогоос авчирна. За мөн хамтрагчтайгаа холбогдох 1 оноо, үдшийн өөрийнхөө ажлын тайланг оруулах нь 1 оноо байна. Ингээ үндсэндээ бол та маргааш 24 оноогоор өөрийнхөө онооны багцыг нэмэгдүүлэх боломжтой болж байна. За өнөөдрийн даалгавраар та бүхэнд бас нэг шинэ мэдээлэл өгөх нь юу гэхээр дараагийн 7 хоногийн бүтэнсэ өдрөөс эхлээд ангиараа ойрын зайны уулын алхалтыг хийж ивэл ямар вэ гэсэн саналыг тавьж байгаа. Энэ саналтай холбоотой тусгай постыг би оруулна. Постн дээр лайкийн тоо 10-аас дээш болох юм бол энэ санал дэмжигдлээ гэж ойлгоно гэсэн. За ингээ та бүхэнд амжилт хүсье. Дараагийн бүтэнсэ өдрийн оройноос буюу нэгд өдрийн даалгаврыг та бүхэнд туслах багш Сарангой өгснөөр дараагийн 7 хоногийн даалгавруудыг бүгдийг туслах багш Сарангой удирдах явна гэдгийг та бүхэндээ дуулгая. Ингээд надтай хамт 7 хоногийн өнгөрөөсөн та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.